төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр болохоор бол энэ 2024 оны төсвийн төлөлтийн эдийн засгийн өрөөгөөж бол маш бага байсан гэсэн ийм дүгнэлт хийсэн байна. За тэгэхээр одоо ингээ 25 онд бол экспортын орлого нэлээд буурсан. Энэ үед бол одоо энэ манай энэ 25 оны төсвийн тодтгол ихтэй энэ асуудлыг яаж анхаарч тусгасан бэ гэдэг нэг юм асуулт байгаа даа. За хоёрдугаар болохоор бол энэ дунд хугацааны төсвийн хүрээний төсөөлөл ингээ тооцохдоо хамгийн муу тохиолдлоо ер нь тооцдог юм уу гэдэг байхгүй юу? Одоо нүүрсний орлого экспорт бүр зогссон тохиолдол бас байж болно шүү дээ. Ер нь бол зүгээр тохиолдлын хувьд бол иймэрхүү муу тохиолдлыг хамгийн сайн тохиолдол нь ч гэдэг юм уу, хувилбар нь ч гэдэг юм уу, ийм байдлаар ер нь тооцдог юм уу эдийн засгийн хөгжлийн яам гэсэн ийм хоёр асуулт. За хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яам 4-р энэ дэр. За Соронзон болдог шүний асуултанд хариулъя. За эдийн засгийн одоо сайн муу дунд хувилбаруудыг бол тооцож үзэж байгаа. За жишээлбэл одоо сайн хувилбар гэдэг нь бол батлагдсан төсвийн хүрээний мэдээллийг хэлэхээс биш арга байхгүй. За суур төсөөлөл гэдэг нь бол яг гадаад одоо зах зээл дээр олон улсын байгууллагууд манай дотоодын холбогдох байгууллагуудын гаргаж байгаа таамаглалын үн бит бодит хэмжээнүүд төр тооцоолоо гаргаж байгаа төсөөлөл. За жишээ энэ төсөөлөл нь саяхан хүртэл төсвийн алдагдлал оны эцэс хүртэл 2.3 их найдаар тасрахаар байна гэсэн тооцоол 2 сарын өмнө гарч ирсэн бол муу хувилбар буюу хамгийн сүүлийн үеийн чиг хандлага дээр дахиад апдейт хийсэн тооцоолоор бол 70 дээр тооцоход одоо 3.3 их найд төгрөгийн төсвийн алдагдлал гарахаар байна гэх ийм хувилбарууд тооцож байгаа. За энэ хувилбарууд яагаад яригдж байгаа юм бэ гэх юм бол Монгол улсын одоо эдийн засаг уул уурхай төсгөлсөн эдийн засгийн бүтцтэй уул уурхай бүтээгдэхүүний хэлбэлзлээс маш их хамаардаг. Энтэй холбоотой тооцоолол гадаад сектор төр их хэлбэлзэлтэй байдаг. За олон улсын одоо тодорхойгүй байдлын индекс гээд гаргадаг индекс бол Economist Business Unit гэж сэтгүүлээс гаргаж байгаа индексээр бол ковидын үеийн гаргаж ирсэн тодорхойгүй байдлын индексээс өнөөдрийн тодорхойгүй байдлын индекс бол хамаагүй өндөр болсон. Яг дэлхийн түвшинд хамгийн өндөр тодорхойгүй байдал явагдаж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. За тэгээд бас биднээс байнгын одоо олон улсын худалдааны нөхцөл байдлыг ажиглаж мониторинг хийж байгаа. Энэ дээр бол тодорхой тэнцвэртэй түвшинд хүрэх тийм нөхцөл байдал одоохондоо үүсээгүй байгаа. Энэ жил дуусаад эх жилийг дуустал нь олон улсын эдийн засгийн өсөлт гол одоо худалдааны түнш улс орнуудын эдийн засгийн өсөлтөд дандаа сөрөг нөлөөллүүд нэмэгдэж гарахаар байгаа юм тодорхойгүй байдлаас үүсэж. За Лавсрынгийн Соронзон болдог шүү. Тодруулжсэн. За тэгэхээр Монгол улс бас дан ганц уул уурхайн салбарын экспорт бүрэн зогсвол бид нар төсөв ер нь ямар хэмжээнд байж болох вэ гэдэг нэг юм хувилбар бас тооцож явах хэрэгтэй байх л гэж бодод байна л да. Одоо болохоор уул уурхай экспортоо дагаад бид нар төсвөө нэлээд тэлсэн, төсвүүд байгууллагууд албан агчдын тоог нэмсэн, барилга байшин бариад байдаг. Хэрвээ уул уурхай экспорт үнэхээр тодорхой хэмжээнд зогсвол манай төсвийн хамгийн одоо дээдлийн зарлагын боломжит хэмжээ хэд юм бэ гэдэг дээр бол бас тооцоо байх хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Цаашдаа бол одоо нүүрсний үн бол ингэ нэг өсөхгүй юм байл шүү дээ. Хятад улс чинь нүүрс авахгүй юм байна. За тэгэхээр бид нар одоо энэ цаашдаа яах хэрэгтэй вэ? Энэ төсвүүд байгууллагын төсвийн зарлал нь хамгийн дээдлээ хэд байх хэрэгтэй юм бэ гэдэг дээр тооцоолтой байх хэрэгтэй л гэж бодож байна. За Банзрагчийн төвшин гишүүн асуулт сууя.